2009 онд орон дээд сургуулийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр төгсөөд өдгөө боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Манай монголчууд бол дэлхийд гайхагдсан бичих соёлтой ард түмэн энэ сайхан бичих үсгээ шавнартаа зааж сургана гэдэг бол монгол хэл бичгийн багш нарын бас нэгэн бахархал юм. Монголчуудын тусгаар тогтнон хөгжим мандахын итгэл найдвар, монголчуудын оюуны гайхамшигтай бүтээл болсон үндэсний бичих соёлоо шавнартаа болон олон түмэндээ зааж сургах их хувь заяан төрснөөрөө үргэлж бахархаж босоо заяатай тэнгэрийн бичгээ шүтэн биширч сүлсэн дээдлсээр ирсэн. Монгол Улсын засгийн газрын 96 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн бөгөөд тус хөтөлбөрийн 3.7 дахь хэсэгт төрийн байгууллагууд албан бичгээ кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх, орчин бүрдүүлэх, Монгол хэлний тухай хуулийн 24-ийн 7-гийн 2 дахь хэсэгт 2025 оны 1 сарын 1-ээс Монгол улс албан бичгээ кирилл болон монгол бичгээр хослон хөтлөн явуулна гэж монгол хэлний хуульчлан заасан байдаг. Тийм учраас миний хувьд төрийн албан хаагчдаа чадваржуулах зорилгоор албан бичгийн хэрэглээний сургалтын багц хөтөлбөрөө боловсруулсан. За ингээд Дорнод аймгийн соёл урлагийн газар, тагнуулын газар, хөтөлбөр халамж үйлчилгээний газар, стандарт хэмжилтийн хэлтээс Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэг, Матад сумын ерөнхий боловсролын сургууль, Наран сумын ерөнхий Сүхбаатар аймгийн Наран сумын ерөнхий боловсролын сургууль зэрэг 8 байгууллагын 200 гаруй төрлийн албан хаагчдыг Монгол бичгийн сургалтанд хамруулсан. За миний хувьд Монгол уран бичлэг буюу биерийн бичвэрийн төрлөөр уран бүтээл туурваад 8 дахь жилдээ болж байна. Өөрийн гэсэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээхэмсэн гэж хэдэн жил бодож бэлдэж явсан. Ингээд 2023 оны 2 дугаар сарын 15-нд хан уулз хөтөлбөр сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Нар Мандахтай хамтран Тэнгэрийн зурлаг 2023 уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ Дорнод аймгийн Төв намын санд нээжсэн. Уг үзэсгэлэнг нийт 2000 гаруй хүн үзэж сонирхсан. 2022 онд Баянтүмэн сумын соёлын үеийн бүртгэл мэдээллийн санд соёлын үеийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн. Ингээд нүүдэлчин дэлхийн соёлын фестивал 2023-2024 онуудад Монгол уран бичлэгийн төрлөөрөө Дорнод аймгаа төлөөлөн оролцсон. За уг фестивалд 13 орны соёлын үеийн өвлөн уламжлагчид 22,000 гаруй жуулчдад Монгол үндэснийхээ бичих соёлыг сурталчилж түгээн дэлгэрүүлж Дорнод аймгаа төлөөлөн оролцсон. Биерийн бичлэгийн захин бичвэрийн сургалтыг захин хуудас ажиллуулж, орон зай цаг хугацаанаас үл хамааран Монгол уран бичлэг сонирхсан хэн бүхэнд нээлттэйгээр сурах боломжийг олгосон ийм захин хуудсыг хөтлөн явуулдаг. За мөн танхимаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Халзан, Мөнхаан сум, Дорнод аймгийн Дашвалбар, Матад сум, Хинтээ аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид насан туршидад зориулсан Монгол бичгийн эрчимжүүлсэн сургалт, биерийн бичвэр, улсын музейн сургалт, төрийн албан хаагчдын албан бичгийн хэрэглээ зэрэг Монгол бичгийн багц сургалтуудаа зохион байгуулсан. Дунд сургуулийн 6 дугаар ангиас үндэсний бичгийн хичээлийг анхлан үзэж байна. Тэгэхээр бид 5 жилийн бичиг үсгийн боловсралтай кирилл бичгтэй хүүхдүүдэд монгол бичиг анх заах гэж байгаа гэдгээ мартаж ерөөсөө болохгүй юм. Кирилл бичгтэй харьцуулан энэ үгийг яагаад ингэж галиглаж бичиж байгаа вэ гэдэг учрыг нь хүүхдүүдээр сонирхон судлуулж, үгсийн түүхэн гарал үүсэл, бичих зүй тогтлын учир зүг нь олж, үгийн үтцийг нь хөөж, айл батгах файл бичиг хөрвүүлэх програм зэрэг бэлэмжлэг сэтгэлгээг сургахгүйгээр бүтээлчээр сургах нь чухал байгаа юм аа. Хичээл сургалтандаа захин технологиг айл болох ашиглуулж ээж аавтайгаа хамтдаа суралцах боломжийг нь бас бүрдүүлэхийг зордгоо. Сүүлийн үед хулсан үзгийн бичвэрийг илүү сонирхон судалж байгаа. Өнгөрсөн хавар Отгонбаатар багшийг Улаанбаатар хотоос урьж авчирч өөрийн шавнартайгаа хулсан үзгийн сургалтанд сууж бичиж сурсан. Сүхбаатар аймгийн боловсролын газар, Баруун урт хотын засаг даргын тамгын газар хамтран нэр сэтгүүлч, яруу найрагч Ишийн Бацгүй нэрэмжит, Жаахан Шарган нутаг 2024 зүүн бүсгийн Монгол бичгийн уралдаанд, өөрөө биерийн бичвэрийн бүтээлийн уралдаанд Дэд байр, хулсан үзгийн бүтээлийн уралдаанд тэргүүн байр, хулсан үзгийн бүтээлийн хөрөг дугуулангийн сурагч Эрхэс тэргүүн байр, Отгон тулга Дэд байр зэрэг эзэлж амжилттай сайн оролцсон. Мөн Монгол бичгээ сурын төслийн хүрээнд Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэгч багш болзолт уралдаанд тэргүүн байранд шалгуулсан зэрэг амжилтуудыг өнгөрсөн хичээлийн жил
одоо үзүүлсэн байна. Хүн төрөлхтний түүхийн хамгийн чухал нэг хэсэг болох хэл, бичиг, соёлын тухай асуудал орчин үед их хурцаар тавигдж байна. Бид 2025 оноос эхэлж хос бичгтэн буюу одоо босоо бичгээр алтан бичгээр хэрэгээ хөдөлж ирэх ийм хариуцлагатай цаг үед талаад ажиллаж байна. Тэгээ ер нь бол манай цэцэг дээр багш Нөрмөн Тухагш хоёрын хувьд бид нартай нэлээд ойртот нь хамтарч ажилладаг. Бид анх одоо тэр хоёр хүний бие даасан үзэгтэн гаргахаас эхлээд хамтарч хийсэн. Тэр үзэгтэн бие даасан үзэгтэн маш гоё үзэгтэн болсон. Тэрний дараа бид нар 2023 оны Нүүдэлчин Монгол Дэлхийн соёлын фестивальд хоёр багшаараа Монгол гэрийг өвчвөрөн Хосоо Монгол бичгээрээ чимгэлж би Монгол хүн шүлгээ өннийхээ таагаар мөр болгоныг бичиж маш амжилттай оруулсан. За энэ ямар гоё юм бэ гэдгийг тэнд ирсэн 18,000 үзэгч. За 8,600 орчим гадаадын зочдод өлөгчд найзан биширч байгааг хараад Монгол бичиг маань их агуу юм байна. Монгол бичиг зайлшгүй хэрэгтэй юм байна. Тэгээ Монгол бичгээр бичнэ. Монгол бичгээр бичих энэ аргыг зааж түгээд дэлгэрүүлнэ гэдэг бол монгол хэлний багш хүний одоо жинхэнэ бахруулсан ажил юм байна гэж харж байлаа. Тэрнээс ч олон одоо үйл явдлууд дээр хамтарч ажиллаж байна. Одоо төрийн захиргааны байгууллагын эцэстийг монгол бичгээр битгэх ажилд бас манай хоёр багш нэлээд шандаж ажиллаж байгаа. Манай одоо соёл урлагийн газрын хамт олонч гэсэн одоо багшилж монгол бичгийг зааж сургаж байгаа. Ийм одоо гавьяатай нэгэн одоо сайхан багшийн тухай хөөрнөхөд надтай байна. Ингээд багш нартай цэцэг дээр багштай энэ урлагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Түүхийг үлдээж байгаа хүн өөрөө асар их түүх болон үлддгийн шүү гэдэг энэ үгийг дамжуулж хэлье та. 2025 оноос Монгол улс хос бичгтэн улс болох одоо зорилго тавьсан. За үүнтэй холбогдуулаад бүх нийтийн монгол бичгийн боловсролыг одоо сайжруулах, мөн монгол бичгийг одоо сурчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор за миний хувьд одоо хангул цогцлбор сургуулийн багш нар мандахтай хамтран монгол бичиг анхлан суралцж байгаа одоо сурагчдад, насан туршидад зориулсан миний анхны монгол бичгийн ном гэдэг ийм бүтээлч дасгалын ном эмгэгтгэж гаргасан. Миний энэ ном бол одоо миний анхны монгол бичгийн ном гэсэн нэртэй монгол бичиг анхлан суралцж байгаа 6-аас 7 дугаар ангийн сурагчид буюу насан туршидад мөн төрийн албан хаагчид альж насны хүмүүс одоо хэрэглэхэд ийм боломжтой, тохиромжтой ийм монгол бичгийн анхан шатны дасгал ажлын одоо ийм ном байгаа. За ингээд номын талаар ингээд товч танилцуулбал энэ бүх үсгэн дээрээ ингээд 4-5 төрлийн бүтээлч дасгалтай дасгалаа шууд номон дээрээ ингээд суралцагч маань ажиллаад явах боломжтой. Мөн нүдлэн тогтоох хүүхнүүдийг ингээд хуудас бүр дээр нь хийгээд өгчихсөн. За мөн одоо монгол тоогоо нүдлэн тогтоох зорилгоор ийм бодлогонуудыг бас энэ номонд оруулж өгсөн байгаа. За ингээд анхан шатны хичээлд одоо шаардлагатай бүх дүрмүүдийг ингээд оруулаад өгсөн. Дүрмүүдээ хараад дасгалаа ингээд ажиллаад явчихна. За мөн монгол бичигт ингээд өрмөс бичигддэг ийм үгнүүдийг өөрийн гараараа энэ урамчилгаар бичээд энэ зургаар оруулаад өгсөн. Одоо хүүхдүүдэд цээжлэхэд илүү одоо төхөмтэй, сонирхолтой байх болов гэсэн үүднээс ийм нүдлэн тогтоох үгнүүд оруулж өгсөн. За мөн өөрийн унших чадвараа сайжруулах зорилгоор дармал бичмэл эхийг харьцуулан унших юм ихийн одоо энэ хувилбаруудыг бас ингэж оруулж өгсөн байгаа. За мөн одоо ингээ хамгийн номын маань сүүлийн хэсэгт монгол бичгийг одоо хүүхдийг монгол бичиг дурлуулах, монгол бичиг маань ямар гайхамшигтай юм бэ? Ийм урлаг болтлоо хөгжсөн ийм гайхамшигтай бичиг үсэг юм а гэдгийг одоо хүүхдүүдэд, насан туршидад одоо мэдрүүлэхтэй ойлгуулах зорилгоор өөрсдийнхөө энэ уран бүтээлийн дээжээс ингээд зураг болгоод оруулаад өгсөн байгаа. За ингээд бидний
Энэ ном бол одоо монгол бичиг анхлан суралцж байгаа хэн бүхэнд одоо хүн бүрт зориулсан ийм хөөрхөн ийм бүтээлч дасгалын ном байгаа. Та бүхэн уг номыг авч одоо өөрийн одоо мэдлэг чадвараа сайжруулаарай. Энэ бас миний монгол хэл. Би бас монгол хүн. Энэ бас миний монгол хэл. Би бас монгол хүн.